Тулаан ихэлмэгц юа тарина богиносхон усны шид хэрэглэв. Манайтай хөдөлгөөнтэй байж байж дотлох ёстойг сануулж байсан ч сандарсандаа юа хит хитэн удаа хөдөлгөөнгүй зогсов. Рука үүнийг ашиглан илүү хүчтэй давталж төвшин хоёрын усан шидээр юаг газар унгав. Юа Манатогийн дэргэд унаж ирэхэд Рука чи хүртэл тусалж босгохгүй юм уу гэж шоолно. Манайтай түүнд туслах шаардлагагүй гэж хариулна. Үзэгчд гайхаж байтал юа өөрөө босоод ирэв. Тэр шид бол амьдралынх нь цорын ганц зүйл хизээч бууж өгөхгүй гэж хашгирна. Юа дахин дахин давталсан ч эцэст нь бүх хүчээ шавхаж унав. Тулааны зарлагч Юагийн шидийн хүч дууссан тул Рука яллаа гэж зарлав. Юа босох гэж оролцсон ч чадсангүй. Манайта дүгнэхдээ Юа шидийн хэрэглээ талаасаа хожигдсон. Гол нь цэвэр хүчний хэмжээгээр дийлээгүй гэж бодов. Рука үүнийг ашиглан дүүгээ авьяасгүй. Манаточ үүнийг одоо ойлгосон биз гэж хэлэхэд Манато тийм ээ. Тэр үнэхээр авьяас багтай. Бас болох удаан сурдаг. Тулаанд муу гэж шууд хэлв. Рука үүнийг зөвшөөрүүллээ гэж бодсон ч Манато өргөлжлүүлэн. Гэхдээ тэр жинхэнэ хөдөлмөрч бууж өгдөггүй тэнд маягийн хүн. Тийм хүмүүс надад хамгийн их таалагддаг. Юа бол миний шав гэж хэлв. Юа түүний үгэнд нулимс асгаруулan уйлж эхэллээ. Рука уурлан ердөө 100 хүчтэй хүн яагаад ингэж том ярьж байгаа юм бэ гэв. Манайтай тэгвэл энэ 100 хүчээр чинь чамайг ялна гэж тайвнаар хариулв. Рука түүний өрсөлдөгч нь өөрөө биш харин Рюжи гэж зарлахад Рюжи баярлан гарч ирэв. Юаг талбайгаас гаргаад амрааж одоо сайн харж суралц гэж хэллээ. Тэр үед Юа бидээ байсан өвдөлт алга болсныг анзаарна. Манайтай өмнө нь түүний шархыг ангаасан байжээ. Манайто тайзан дээр гараад дотроо үнэндээ 100 шидийн хүчээр Рюжиг ялах боломжгүй. Гэхдээ яг 100 дээрээ байлгаж тулах ёстой гэж бодов. Тэр энэ тулаанд хамгаалалтын хаалтч тавихгүй зөвхөн хоосон шинжийн довтлогоо ашиглах тул зохиулбал үнэхээр үхэж магадгүй байлаа. Гэхдээ ийм аюултай нөхцөл байдал түүнд бүр таалагджээ. Рюжи 8,000 хүчээ гарган өрсөлдөгчөөсөө юм санахгүй байхыг хүсээд бүх хүчнийхээ дайралтаар шалгаж үзэхээр шийдэв. Гэтэл яг дайрах гэж байтал түүний духанд юм цохиод ухаан алдуулчихав. Үзэгчд юу болсныг ч ойлгосонгүй. Зарлагч Манато ялсныг зарлахад Рука шоконд орж тарин уншилгүйгээр ердөө ганцхан цохилтоор Рюжиг унахчихсанд итгэсэнгүй. Дараагийн тулаан Рукатай болов. Тэр 10,000 хүчээ гаргасан нь Манатогийн харснаар Рюжигээс ч илүү байв. Манато өмнөх шигээ шидийн сум шидэхэд Рука усны шидээрээ хаач чадна. Манато 100 хүчтэй байгаа учраас сум нь зөвхөн духанд нь онвол үр дүнтэй байлаа. Рука түүний дух руу чиглэж байгааг мэдээд хамгаалж хөдөлгөөнөө зогсоохгүй шидээ цувуулан шиднэ. Үзэгчд гайхаж байсан нь Манато норохгүй, гэмтэхгүй байлаа. Юуч түүний ашиглаж буй аргыг яг ойлгохгүй байсан ч ямар нэгэн зал хэрэглэж буйг мэдэж байв. Рука төвшин хоёрын хурдан бөгөөд хүнд усан шидүүдийг ээлжлэн шидэхэд Манато бүгдийг гайхалтай хурдаар бултна. Эцэст нь Рука төвшин 3-ын авраа цацрал шидийг хэрэглэв. Үзэгчд одоо л Манато дууслаа гэж бодсон ч яг тэр мөчид Рука духандаа суманд оногдоод унжээ. Тэр яаж миний шидэн дундуур зүгээр алхсан юм бэ гэж асуухад Манато шид сорох арга ашиглан дайралтын чин төвийг идэж орчихсон гэж тайлбарлав. Рука хэсэг дуугүй байснаа инээж ялагдлаа хүлээн зөвшөөрөв. Манато ясныг зарлахад Юа гүн ирж тэднийг зүгээрүү гэж асууна. Манато инээмсэглэн ялчглаа гэж хэлв. Рука амлалтаа биелүүлж цаашид дүүдээ саад болохгүй гэдгээ зөвшөөрнө. Манато Рука дүүдээ үнэндээ бүрэн хүчээрээ дайраагүй. Шархыг нь хэтрүүлэхээс болгоомжиж байсныг анзаарсан тул түүний талаарч бас буруу бодгоо болжээ. Юа эгчтэй улам хүчтэй болж санааг нь амраана гэж амлаж байхад Рукач эцэст нь дүүгээ үнэлж эхэлсэн байлаа. Манайтай хоёр эгч дүүсийн харилцаа дээрдэж байгааг хараад баяртай байсан ч гинэт асар хүчтэй хэвийн бус шидийн дарамт мэдэрч тэнгэр улайсныг олж харав. Тэр дороо гай гамшиг дахин эхэлж байна гэж ойлголоо. Энэ үед тадаа болон түүний хөөгц нөхөд Манатагийн цүнхнээс ямар нэгэн нууц олох гэж ухаж байв. Гэвч дотор нь зөвхөн хичээлийн ном байсан тул тадаа улам уурлаж Манато ийм хүчтэй байж байгаа нь заавал ямар нэгэн арга мэхний үр дүн гэж өөрийгөө хүчлэн итгүүлсээр байлаа. Гэтэл тэд цонхоор харж улаан тэнгэрийг хараад цочирдно. Тэдний нэг нь эн чинь гай гамшиг биш биз гэж шивнэхэд тадаа итгэхийг хүссэнгүй. Тулааны талбай дээр Манато улаан тэнгэрийг хараад сэтгэл нь түгшив.
Шинжүүкүүд мэдэрсэн тэр хачин хүчтэй холбоотой байж магадгүй. Анхны гай гамшигч бас шинжүүкүүд болсон шүү дээ. Энэ зүгээр тохиолдол уу эсвэл илүү гүн учиртай зүйл үү гэж бодож амжаагүй байтал тэнгэрээс хаалганууд нэгдэж араатнууд цутхан гарч эхэллээ. Үзэгчд орилдож багш хүмүүсийг тайван байж дөрвөхийг оролдов. Манайто цаг алдалгүй олон шидийн сум шидэн гарч ирж буй мангасуудыг устгаад шидээр дуу хоолойгоо түгээж бүгдийг сандрахгүй байхыг тушаав. Эхний шатанд зөвхөн сул мангасууд гардаг. Баг болж хөдөлбөл амь гарна. Бүгд биеийн тамирын заал руу яв гэж зааварлав. Тэр Рука бусад дээд ангийнханд ч мөн дөрвөхийг хилээд өөрөө сургуулийн барилга дотор үлдсэн хүмүүсийг аврахаар шийдэв. Багш ганцаараа явах нь аюултай гэж хоригдсон ч Рюжи би хамт явна гэж дэмжинэ. Багш зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Рюжи 100 метрийг 10 секундэд туулдаг хурдан гүйж манатаагоос чи гүйцэх үү гэж асуухад манатаа шидийн тойргороо бүрч өндөр хурцтай гүйцэн төрүүлв. Рюжи түүнийг дагаж явахдаа жинхэнэ хүчийг нь илүү сайн харахаар шийдсэн юм. Манатаа шидийн мэдрэмжээр сургууль дотор 58 шид хэрэглэгч байгааг илрүүлв. Шидийн хүчгүй хүмүүс ч байж мэдэх учраа бүх анги танхимыг шалгахаар шийдэв. Нэг ангид хідэн сурагч шидэд араатанд шахагдж байхад тэр цонхоор орж ирээд бүх мангасыг төвөггүй устгав. Рүүжи араас нь ирж чи зүгээр үү гэж асуухч маната түүнийг үлдээж дараагийн өрөөнүүд рүү алга боллоо. Рүүжи түүнийг гүйцэж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч өөрөө түүнд садаа болж байгаа юм байна гэж бодно. Гэхдээ нэг сурагч ийм амархан мангас устгаж байгаа нь түүнд итгэмээргүй байлаа. Манайто сургуулийн хонглоор гүсээр сурагчдыг аврахын тулд мангасуудыг нэг нэгээр нь устгаж байв. Дотор орчинд олон сум зэрэг хэрэглэвэл сурагчид өртөх аюултай тул тэр хүчээ барьж бага төвшний шидээр яг таг цохино. Нэг өрөөнд орж дахин хідэн хүүхдийг аварч дуусаад тэдэнд талархахч зав өгөлгүй дараагийн хүмүүсийг хайхаар алга болов. Нөгөө талд Рюжичи сурагчдыг аварч өөрийн чадлаараа хамгаалж байлаа. Тэр үед гинэт тэнгэрүүд хөөрөн яваа сурагчид шидийн бөмбөлгөн дотор хөвж байгааг хараад Манато ийм зөвлж хийж чаддаг гэж гайхав. Манато үүнийг Рюжи хүмүүстэй сайн харьцдаг болохоор түүнд хүргэж өгч байгаа хэрэг байлаа. Удалгүй нэг охин авраг араатанд буланд шахагдан уйлж байхад том шидийн сум ирж мангасыг бут цохив. Охин өмнө нь ч бас яг ийм байдлаар аврагдаж байсан тул энэ хэн болохыг ойлголоо. Манатоо гарч ирээд гимтсэн үү гэж асуухад тэр өөрийг нь хоёр дахь удаага аварсныг мэдээд уйлж байж талархлаа. Манатоо үнийг ердийн зүйл гэж үзээд тоосонгүй. Энэ хооронд ерөнхий сайдын өргөөнд улс даяар хүндрэлгүүд Камушидийн актем гай гамшигт өртсөн тухай сонсож яах вэ гэж балмагдж байлаа. 50 жилийн өмнөөс хойш ийм зүйл болоогүй. Харин одоо дахин болж байгааг тэд ойлгосонгүй. Цагдаа араатан устгах алба, язгууртан шидтнүүд өөрийгөө хамгаалах хүчин бүгд хөдөлж эхэлжээ. Гэвч жинхэнэ хүчтэй шидтэн улс оронд бараг үгүй болсон учраас тэд үнэндээ язгууртан шидтнүүд болон цагдаад л найдахаас өөр аргагүй байв. Замдаа машинтай явж байсан Карин гэдэг бүсгүй ахлах Шүготой хамт энэ бол үнэхээр гай гамшиг мөн үү гэж асуухад Шүго тийм гарцаагүй мөн гэж хариулна. Инх тайван ердөө төр зурих байсан бололтой гэж тэд ойлгож байлаа. Энэ бол тэдний ажил, тиймээс айх завгүй гэж Шүго хэлв. Мэдээний сурвалжлагчид нисдэг тэргээр актемд ирж тэнгэр улааж мангасууд тасралтгүй цутгаж байгааг шууд дамжуулж эхлэв. Дэлхийд даяар хүмүүс телевизээр үүнийг үзэн айж сандарч байлаа. Зарим хүүхэд сургууль нь өөрсдийн гэрте ойрхон байгааг мэдээд гэр бүлэрээ зогтохоор шийдэв. Манайто хоёр дахь шат ойртож байгааг ойлгоно. Эхний шатанд сул араатнууд, дараа нь илүү хүчтэй мангасууд гарч ирдэг. Тэр бүх мангасыг устгасан ч нэмэгцээр байвал боссыг алах хүртэл ямар ч нэмэргүй. Босс нь эцсийн шатанд гарч ирнэ. Тиймээс одоохондоо хүнийг аль болох олон аварч босст гарч ирэхийг хүлээхээс өөр аргагүй байлаа. Тэр хэдийн 20 гаруй хүнийг аврам бөмбөлгөнд хийж аюулгүй газар руу илгээсэн байв. Сурагчид барилга дотор тараад алга болсон тул хайж олох нь ч амаргүй байлаа. Тэр архиад хідэн өрөөг шалгах хооронд тадаа болон түүний нөхөд нэг ангид чөтгөрийн цэрэгт баригдан амьдралдаа анх удаа жинхэнэ өхлийг мэдэрч байв. Тадаа бүх шидээ шавсан ч мангасанд огт нөлөөлсөнгүй. Тэд яг үхэхийн даваан дээр манатаа орж ирээд мангасыг нэг суманд устгав. Тадаа энэ удаач ахиад манатаагоор аврагдсандаа өөрийгөө үзен ядна. Яагаад намайг авраад байгаа юм бэ? Би чамд үргэлж муухай ханддаг шүү дээ гэж асуухад Манато надад хүч байна.
Тэгээд л аврахаар шийдсэн гэж хариулна. Та өөрийгөө дээд гэж бодож өөрөөсөө сул хүмүүстэй дээрлэхээс өөр юмгүй нэгэн гэдгийг Манато шулуухан хэлв. Эцэст нь үннийг хүлээн зөвшөөрч өөрийн хүч өсгөө болсноос бухимдлаа сул дорой хүмүүст гаргадаг байснаа ойлгож өвдөг сөхрөн уйлж эхэллээ. Манато дараагийн ангид очихоор явтал нэг чөтгөрийн цэрэг түүнийг тосов. Энэ удаа түүний шидийн сумыг мангас булцсан тул арай илүү хүчтэй галын шид хэрэглэн устгав. Чөтгөрийн цэргүүд эрчимтэй нэмэгдэж байгааг хараад босс ойртож байна гэж ойлголоо. Энэ хооронд Рюжич өөрийн чадлаар хэдэн 10 сурагчийг хамгаалж байлаа. Хэдий тийм ч мангасуудын тоо хэтэрхий олон болсон тул яг яаж бүгдийг хамгаалах вэ гэж мухарджээ. Яг тэр үед Манато гарч ирээд туслахыг санал болгов. Рюжи ийм олон мангасыг ялах бараг боломжгүй гэж бодсон чи Манато хоосон шинжин шидээр бүх сүрхийг тэр дундаа чөтгөрийн цэргүүдийг ч нэг дор цэвэрлчихв. Рюжи болон сурагчид дууга алдаж Манатогийн хүчийг нүдэрээ харлаа. Гадагш хүргэж ирсэн сурагчид биеийн тамирын зааланд орж багш тэднийг магтаж байхад Юа Манатог асууж санаа зовно. Рюжи Манато амьд байгаа. Бүр гайхалтай хүчтэй гэж хэлэхэд Юа баярлан инэв. Тэд яг тайвширч амжаагүй байтал газар хүчтэй дөргиж асар том сүрэг мангас тэр дундаа олон чөтгөрийн цэрэг гарч ирлээ. Сурагчид дахин орилолдож бүгд дөрөвхээр гүйлдэв. Юа бараг араатанд идэгдэхт өгөхөд хин нэг нь түүнийг аварлаа. Энэ удаа цагдаа нар ирсэн байв. Шууго хүн бүрийг хамгаалж алба хаагчдаа араатнуудыг устгахыг тушаав. Карийн шархсан хүмүүсийг ариун шидээр эмчилж байлаа. Шууго дотроо хүч хүрэхгүй байгаагаа мэдэрч байлаа. Хэрэв язгууртан шидтнүүд ирэхгүй бол найдал хяналтаас гарна. Харин тэдэнтэй холбоо тогтоохч боломжгүй байв. Тэр уурлаж ийм үед л хэрэгтэй хүмүүс байхгүй байгааг зөвхөн бодно. Үүн дээр нэмээд асар их дарамттай нил ягаан гэрэл гарч ховор тохиолддог чөтгөрийн ахмад гарч ирлээ. Рука үүнийг хараад царайнд хувирч ийм мангасыг зөвхөн язгууртан шидтнүүд л дийлдэг. Дор хаяж төвшин 5 шид хэрэгтэй гэж ойлгов. Юа бүр сандарч бидэнд тийм шидтэй хүн алга гэж уйлж эхэллээ. Чөтгөрийн ахмад олон тойрог гаргаж аимшигтай довтлогоо хийв. Рука өөрийгөө Юагийн өмнө бамбаа болгож зогсоод бүх хүчээрээ хамгаалсан ч цохигдсон унав. Юа их чихээ шахахыг хараад тусламж гуйн хашгирна. Шууго Рюжи хоёрч юу ч хийж чадахгүйгээ мэдэрч цөхөрч байлаа. Юа уйлсаар Манатогийн нэрийг дуудав. Яг тэр мөчөд танил хоолой сонсогдно. Манато эцэст нь иржээ. Тэр жаахан оройтсондоо уучлал хүсээд Рука зүгээр ухаан алдсан төдий гэж хэлэн шууд шарахыг нь эдгэв. Дараа нь бусад шархсан хүмүүс ч нэг нэгээрээ эдгэрч эхлэхэд Карин гайхшран энэ бол төвшин 3-ын ариун шид. Харин өөрөө ч ийм чадваргүй гэж бодов. Чөтгөрийн ахмад эцэст нь төвшин 6-гийн лууны дүл шидийг хэрэглэв. Асар том галын хар салхи талбайг бүхэлд нь нөмөрөхөд бүгд үхэх нь гэж бодлоо. Шууго санаатайг хамгаалахыг оролдож Карин дор хаяж хүүхдүүд амьд гараасай гэж бурханд залбирна. Юал ганцаараа Манатод итгэсээр байлаа. Тэр зүрх сэтгэлийнхээ бүх хүчээр чи чадна гэж бодож байв. Манато энэ шидийг хараад хоёр дахь төвшний шидээр сүрж болохгүйг ойлгож илүү хүч гаргахаас өөр аргагүй болов. Тэр 4 шидийн тойрог гарган усны шинжийн нийлмэл шид ашиглав. Ус авраг могоо болж хувраад чөтгөрийн ахмадын галын товтлогоотой мөргөлдөнө. Шүүгөө үүнийг хараад эн чинь нийлмэл шид үү гэж алмайрлаа. Эхэндээ 2 шид тэнцүү байсан ч Манато баг зэрэг хүч нэмж эцэст нь усан могоо галын хар салхийг нэвт цохин мангасыг бут нэргэв. Чөтгөрийн ахмад өгөхийнхээ өмнө өөрийг нь нэг жаахан хүүхэд яаж ялчих вэ гэж хашгирахад Манато бэлтгэл дутсан болохоро тэр гэж тайван хариулна. Тэр илүү ширүүн тулаан хүлээж байсан ч үнэндээ мангас хэтэрхий сул байжээ. Мангас өгөхөд улаан тэнгэр аажмаар хэвийн болж гай гамшиг төр зогсов. Сурагчид болон цагдаа нар бүгд энэ дүр зургийг хараад алмаарч дараа нь баярлан орилж эхлэв. Манато яг олж очоод бүх зүйл дууссан гэж хэлэхэд тэр би чамд үргэлж итгэж байсан гэж хариулв. Хэсэгхэн дараа олон сурагч түүнийг бүчин магтахад Манато дургуутсан арагш зайлаач гэж хэлнэ.
Өмнөх амьдралынх шигээ дахиад олонний анхаарлын төв болохыг хүсэхгүй байлаа. Дараа нь мэдээгээр Каму шидийн академийн гай гамшигыг нэгэн сурагч ганцаараа зогсоосон. Гэхдээ сургууль түүний нэрийг нууцлж байна. Олон хүн шаргацсан ч нас баралт гараагүй гэж зарлав. Манато эс зэрэглэлээс шууд дээд анги буюу тусгай зэрэглэлд дэвшиж, хуучин ангийнх нь түүнтэй урдынх шиг харьцаж чадахгүй болов. Зарим охид хүртэл ийм хүчний нууц нь магадгүй язгууртан шидэтний цустай холбоотой биз гэж таамаглана. Манато үүнийг ашиглан ангиасаа чимээгүй гарч чадахыг хүссэн ч Юа түүнийг олж одоо олонний анхааралд төвөгтэй байгаа биз гэж шоолон инээв. Тэр ч өөрөө тусгай зэрэглэлд дэвшсэн байлаа. Гэхдээ тийм ч их баярлсангүй. Манато яагаад гэвэл өөр нэг хүнч бас тэр зэрэглэлд орсон гэж хэлэхэд тэр Рукаг санаад асуув. Юа эгчтэйгээ сүүлийн үед илүү ойр болсон, илүү их ярьдаг болсон гэж хариулав. Манато сайн хэрэг гэж хэлэхэд Юа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлв. Маната түүний толгойг зөөлөн тогшоод ийш тийш дахин дахин талархаад хэрэггүй. Нэг л удаа хэлэхэд хангалттай гэж хэлв. Удалгүй олон улсын төвшөнд хурал болж дараагийн гай гамшигт хэрхэн бэлдэх талаар ярилцав. Өөр улсууд ч өөр асуудалтай байсан тул тусламж авах хэцүү нь ойлгомжтой байлаа. Зарим нь нэг сурагч чөтгөрийн ахмадыг ялсан гих мэдээнд эргэлзэж байв. Гэвч болсон явдлыг нүдээр харсан хүмүүс үнэн гэдгийг мэдэж байлаа. Тэд язгууртан шидтнүүдийг эргүүлэн татаж эрх аюулд бэлтгэх хэрэгтэй гэж шийдэв. Нэг өдөр сургуулийн дээвэр дээр Рука, Рүжи хоёр Манато, Юа хоёртой уулзна. Рука хэсэг дуугүй зогссноо Манатагоос нэг зүйл хүсгээр ирсэн гэж хэлв. Тэр түүнийг өөрийн шав болгож өгөхийг хүсч байлаа. Дараа нь хэд хоногийн дараа Рука Юа хоёр хамт сууж ярих үед Юа Рукад Манато чөтгөрийн ахмадыг төвшин дөрвийн нийлмэн шидээр ялсан гэж хэлнэ. Рука үүнд дахин гайхаж ийм чадал өндөр төвшний шидтнүүдэд ч ховор гэж бодно. Гэвч Юад итгэдэг тул үнэн гэж хүлээн зөвшөөрөв. Рука өөрийн дүүг үргэлж үнэнч хизээж худал хэлдэггүй. Хөдөлмөрч байсан гэж дотроо эргэн бодоод үнэндээ зөрүүд нь өөрөө байжээ гэдгийг ойлгов. Юач эгч нь өөрийнхөөрөө санаа зовдөг байсныг ойлгож улам хүчтэй болж амраана гэж амлав. Рука түүний өсөлтийг харж Манатогийн тусламжгүйгээр өөрөө дээд түвшний шидтнээс илүү болж чадахгүйгээ ойлгосон тул тусламж гуйхаар шийдсэн байв. Одоо бодит цагт Рука Манатод өнгөрсөн бүдүүлэг авиртаа уучлал хүсээд их бардам хүсэлт гэдгээ мэдэж байгаа ч түүнийг шаваа болгооч гэж шулуухан гуйна. Манато шууд зөвшөөрөхөд Рука өөрөө гайхжээ. Тэр яагаад ийм сайхан хандаад байгааг асуухад Манато чи уучлал хүссэн. Би уучлсан. Тэгээд л болсон хэрэг гэж тайван хариулв. Рүүжиж энэ боломжийг ашиглан адилхан шавн болъё гэж хүсэхэд Манато түүнийг ч зөвшөөрөв. Юа инээмсэглээд тэр угаасаа их сайхан хүн шүү дээ гэж хэлв. Рёжиж түүнийг үнэхээр нууцлах хүн гэж бодож байлаа. Тэр өдөртөө Манато хурлын өрөөнд дуудагдав. Тэнд нийслэлийн аятан устгах хилцээний Шүго, Карин хоёр байв. Тэд толгой бүхийн түүний тусгүй бол энгийн иргэд болон өөрсдийн хүмүүс тэр өдөр бүгд өөхөх байсан гэж хэлэн талархлаа илэрхийлнэ. Манато ахаад хэрэг юу байна? Тэр мөрдөн шалгах явцад Манато зам тээврийн ослын дараа гинэт шидийн хүчтэй болсон. Мөн ааш зан нь хүртэл огцом өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл сонссон байжээ. Хүмүүс бүр ослын дараа өөр хүн болчихсон юм шиг болсон гэж ярьсан гин. Юа үүнийг сонсоод Шүго яг юуг хэлэх гээд байгааг асуув. Шүго шууд буруутгахын оронд өөр сэдв рүү шилжээд хар шидтэн гэж хүн мэдхгүй гэж асууна. Манато мэдэхгүй дүр үзүүлэхэд тэр нэг дүрс бичлэг үзүүлв. Тэр бичлэг дээр шүн хотод гарч ирээд хүмүүсийг аварч мангасуудыг цэвэрлдэг нүрээ нуудаг хүчтэй нэгэн харагдаж байлаа. Энэ хүнийг одоо бүгд хар шидтэн гэж нэрлэдэг аж. Шүго энэ хүн Манатотоноос биеийн хэмжээ өндөр бөгд төстэй гэж хэлнэ. Бас тэр хүн яг Манато эмнэлгээс гарсан үеэс хойш л гарч ирж эхэлсэн гин. Хот дотор зөвшөөрөлгүй шид ашиглах нь хууль бус. Хэрв сурагч байвал зөвхөн сургуулийн асуудал биш, цагдаа хүртэл заавал оролцох ёстой болсон гэж Шүго тайлбарлав. Хэрв Манато үннээ хэлбэл шийтгэлийг нь хөнгөрүүлж болно. Тиймээ сайн бодож хариул гэж сануулв. Шүго сүүлчийн удаа чи хар шидтэн мөн үү гэж асуухад Манато ямар ч хувирлгүй царайгаар үгүй гэж хариулна. Шүго хөнхөн инээмсэглэж тэгвэл сайн байна гэж хэлээд өрөөнөөс гарчээ. Гэвч гадна гармагцаа түүний царай өөрчлөгдөнө.
Ийм тайван худал хийлж чаддаг зориг үнэхээр жирийн сурагчийнх биш. Хэрэв үнэхээр хар шидтэн мөн бол манаата маш их зүйлийг нууж байна гэж тэр бодов. Харин Кэрин дотроо манаата хар шидтэн мөн гэдгийг бараг мэдэж байлаа. Дуу хоолойнд хүртэл ижил байсан. Гэсэн ч тэр түүний санаа зөвхөн хүмүүсийг аврахад чиглэсэн гэж итгэж нууцыг нь хамгаалмаар санагдана. Ингэснээр цагдаагийн хүний хувьд өөргөө бүрэн биелүүлэхгүй байж магадгүй ч тэр манаатаг угтаа сайхан сэтгэлтэй хүн гэж үзжээ. Харин Шуго ямар ч байсан хар шидэдний жинхэнэ дүрийг ил гаргана гэж шийдэв. Карин бол эсэргээрээ түүнийг нууцаар хамгаалж чадлаараа туслахыг ботсоор үлдлээ. Хэрвээ та бүхэнд манай бичлэг таалагдсан бол Төрийн банкны энэ данс руу 1000 төгрөгийн хандив илгээж биднийг дэмжээрэй. Хандив хийсэн өдөртөө шинэ бичлэг шууд орох болно. Мөн шинээр яриулах аним, манга, манхва байвал санал болгож байгаарай.